Эхний бичлэгээрээ хэдүүлээ санхүүгийн байдлын тайлангийн тухай авч үзсэн. Тэгээд данс тус бүрийг нь энэ дансанд ямар гүйлгээний нөлөөлөөр ямар тохиолдолд тоо бүртгэгдэг вэ? Түүнийг хэрхэн юу гэж ойлгох вэ гэдэг талаар үзсэн. За одоо ингээд хоёр дахь тайлан болохоор орлогын дэлгэрэнгүй тайлан. За дахин сануулхад санхүүгийн тайлангийн зорилго бол санхүүгийн тайлан гаргаж байгаагийн ач холбогдол нь бол энэ санхүүгийн тоо мэдээллийг хэрэглэгчийг шаардлагатай санхүүгийн мэдээллээр л хангах явдал юм. Тэгэхээр энэ үнэн зөв бодиттой юм мэдээлэл байх ёстой. За тэгээд нэгдүгээр тайлан бол ямар мэдээллээр хангах юм гэхээр нэрнээс ойлгомжтой байна те. Санхүүгийн байдлын тоо мэдээллээр. Тэгээ энэ дотроо хөрөнгө, үр төлбөр, өмч гэсэн юм гурван хэсэг задраад тэгээ хөрөнгө гэхээр тухайлбал үндсэн хөрөнгө, мөнгөн хөрөнгө, авлага гэх мэт. За үр төлбөр гэх юм бол дансны өглөг, цалингийн өглөг, татварын өр гэх мэт. За өмчийн хувьд бол анх компани байгуулагдахад оруулсан хөрөнгө, эзний хөрөнгө хэрхэн өсөж буурч байгаа юм бэ гэдэг талаас нь авч үзэж тайлбарласан байгаа. За тэгвэл орлогын дэлгэрэнгүй тайлан ямар мэдээллээр хангадаг юм гэхээр ерөөсөө орлого, зардал тэгээд энэ хоёрын зөрүү буюу ашиг, эсвэл алдагдал. Орлого нь зардлаасаа өндөр тохиолдолд ашиг, эсэргээрээ тохиолдолд алдагдал. Ийм тоо мэдээлэлээр хангана. Тэгэхээр энэ тайлангийн хувьд хоёр л зүйлийг ярих нь байна. Орлого, зардал гэсэн хоёр зүйлийг. Ашиг болон алдагдал чинь энэ хоёрын зөрүүн чинь ярих шаардлагагүй. За тэгвэл санхүүгийн тайлангийн мэдээлэл хэрэглэгч гэж хэнийг хэлээд байгаа юм бэ гэдгийг дахин сануулвал энэ бол гадаад болон дотоод гэж хоёр ангилаад ойлгочих болох юм байна. За гадаад гэхээр төрийн байгууллагууд санхүүгийн тайлан хянаж хүлээж авдаг, сангийн яам, санхүү төрийн сангийн хэлтс, татварын тайлан хүлээж авдаг, татварын байгууллага, нийгмийн даатгалын тайлан хүлээж авдаг, дүүрэг аймгийн нийгмийн даатгалын хэлтс гэх мэт. За тэгээд санхүүжүүлэгч, зээлдүүлэгч, банк санхүүгийн байгууллагууд. Тэгвэл дотоод хэрэглэгч гэхээр хувьцаа эзэмшигчид, төлөөлөн удирдах зөвлөл, удирдлага, ажилчид гэх мэт. За тэгээд би бол сүүх компани хувьцаа эзэмшигч учраас энэ санхүүгийн тайлангийн мэдээлэл хэрэглэгч болох юм байна. За одоо орлогын дэлгэрэнгүй тайлангаа авч үзье. За мөн л адилхан компанийн нэр регистр тэгээд тайлангийн нэр харагдаж байна дээд хэсэгт. За орлогын дэлгэрэнгүй тайлан энэ бол яг Нэгтлэн бот хүртгэлийн тухай цангийн сайдын баталсан журмын дагуу албан ёсныхын нэр харагдагт орлогын тайлан гэж ярих тохиолдол түгээмэл байдаг. Албан ёсны нэр нь орлогын дэлгэрэнгүй тайлан, санхүүгийн тайлангийн хоёр дахь тайлан байх нь. Эхний тайлан бол санхүүгийн байдлын тайлан, практикт баланс гэж яриад байдаг. За өмнөх тайлантайгаа адилхан дөрвөн мөр байж байна. Номер, үзүүлэлт. Тэгээ эхний үлдэгдэл, эцсийн үлдэгдэл. Эхний үлдэгдэл гэдэг маань тайлан тооны эхний үлдэгдэл 24 оны 1 сарын 1-ний үлдэгдэл буюу 23 оны 12 сарын 31 гэж ойлгож болно. За энэ маань болохоор 24 оны 12 сарын 31-ээр тасалбар болсон тайлан. Тэгэхээр энэ мөрийг бол 24 оны 12 сарын 31-ний тоодон гэж ойлгож болно. За тэгээд илэрхийлэмж нь төгрөгөөр юм уу, мянгачилсан юм уу, саячилсан юм уу гэдэг утга нь байж байна. Манайд бол за өмнө бол мянгачилж гардаг байсан бол сүүлийн 1-2 жилээс журамдаа өөрчлөлт ороод захимаар ингээд төгрөгөөр гардаг болсон. За хамгийн дээд хэсэгт борлуулалтын орлого цэвэр гэсэн юм утга байна. За энэ маань яг энэ компанийн үндсэн үйл ажиллагааны орлого гэсэн үг. За хаалтан дотор цэвэр гэдгийг тайлбарлая. Тэгэхээр сүү компани маш олон бүтээгдэхүүн үйлдвэрлэж, маш олон сувгуудаар борлуулж байгаа. За гэтэл хүнсний бүтээгдэхүүн маань хадгалсны хугацаатай байдаг. За үүнтэй холбоотой буцаалт гарч болно. Тэгэх юм бол тэр буцаалтыг нэмэх нь борлуулалтын хөнгөлөлт урамшуулал маркетингийн зорилгоор байнга ашиглагддаг тийм ээ. Та бүхэн санаж байвал байрны юм суглаатай хонжууртай бүтээгдэхүүн гэж гарч байсан. За тэгвэл эдгээр буцаалтыг энэ урамшуул хөнгөлтүүдийг хасаад цэвэр дүнгээр нь энэ хэсэгт тайлгандаг байх нь байна. За энд бол тэгэхээр сүү компани 2024 онд яг дүрмдээ заасан юу гэж заасан тэр үйл ажиллагаандаа ногдох цэвэр орлогынхаа дүнг тайлгана. За өмнөх он 147.8 тэрбум төгрөгийн орлого олж байсан бол энэ он 192.4 тэрбум төгрөгийн борлуулалтын цэвэр орлого олсон байна. За үүнийг пропорц зохиогоод олж болно. Ойлгомжтой байх үднээс дэлгэрэнгүйгээр нь үзье. Тэгвэл
Суур дүн нь буюу 147 100% юм бол 192 нь хэдэн хувь юм бэ гэсэн ийм пропорц зохиох хэрэгтэй тий. За тэгэхээр энэ нь бол 130% болж таарч байна. За шалгаад үзвэл энэ дээр нэмэх нь энийг өрчих нь за нэг юм ойролцоогоор ингээд. Тэгэхээр энийг юу гэж ойлгох вэ гэхээр пропорц гэсэн шүү дээ хэвлээ. Өмнөх оныхон орлогоосоо үндсэн үйл ажиллагааны борлуулалтын орлого нь 30%-аар өссөн юм байна гэж ойлгоно гэсэн үг. За үүнийгээ доош нь татаад тэгвэл борлуулалтын өртөг нь 31%-аар өссөн юм байна. Зардлын өсөлт нь бага зэргийн төрүүлсэн байна. За үүнээс өмнө борлуулалтын өртгөө тайлбарлая. За борлуулалтын өртөг гэдэг маань яг борлуулалтын орлоготой шууд хамааралтай гарч байгаа зардлуудын нийлбэр. Өөрөөр хэлбэл сүүг компани маань ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд түүхий идэ. За сүүгээ малчтаас худалдаж авч байгаа. Тэгээд хайрцаг сав баглаа бодлоо. За дотоодд ч юм уу гадаадас импортоор оруулж ирж байгаа. За ингээд эдгээр нь агуулхад ирлээ. Эндээсээ за 100 хэсэг ирсэн чинь 60-ыг нь үйлдвэрлэлдээ оруулсан. За тэр нь үйлдвэрлэлийн процесст яваад ингээд 60 ширхэг бүтээгдэхүүн боллоо. Тэгвэл яг тэр 60 ширхэгийн зардлыг энэ борлуулалтын өртөг гэж үзнэ гэсэн үг. За дотор нь материал, хөдөлмөрийн зардал, тэгээд бусад гэсэн ийм 3 хэсгээр хувааж авч үзэж болно. За материал гэхээр ойлгомжтой тийм ээ. Яг нөгөө малчтаас авж байгаа сүү. За хөдөлмөр гэх юм бол яг тэр үйлдвэрлэлд ажиллаж байгаа ажилчдын цалин нийгмийн даатгал гэсэн үг. Энд бол офисын бие удирдах ажилтнуудын цалин ус орохгүй. Тэр нь бол ерөнхий удирдлагын зардалд орно гэсэн үг. За ингэхдээ шууд очихгүй бүтээгдэхүүн нэгж тус бүрийн өртөгт шингэж хуваарлагдаж орно. За бусад нэмэгдэл гэдэг дээр хангамжийн шинжтэй, тухайлбал тэр сав баглаа бодол, ариутгал гэх мэт ийм зардлууд өртөг тус бүрийн бүтээгдэхүүн нэгж тус бүрийн өртөгт шингэж ингээд эдгээрийн нийлбэрээр 134.8 тэрбум төгрөгийн өртөг маань тодорхойлогдох нь. За зардлыг бол ерөөсөө дотор нь өртөг болон үйл ажиллагааны зардал гэж, за нэмэх нь бусад гэж ингэж гурвал хувааж ойлгож болно. Өртөг гэхээр яг л тухайн бүтээгдэхүүн үйлчлэгийг бий болгохдоо шууд хамааралтай гарч байгаа зардлуудын нийлбэр байна. Үйл ажиллагааны зардал гэхээр харьцангуй доктортой шинжтэй, за захиргааны шинжтэй зардал гэж бас яриад байдаг. Өөрөөр хэлбэл орлоготой шууд хамааралтай бус. За жишээлбэл энэ үйлдвэрлэл явсан ч яваагүй ч удирдлагын зардал гарч ил байна тийм ээ. Офисын хангамжийн зардал гарч ил байна. Эдгээр зардлуудыг үйл ажиллагааны зардал гэж ангилаад дотор нь борлуулалт, ерөнхий удирдлага, санхүүгийн бусад гэх мэт ингээ ангилчдаг. За 3 дахь гол ангиллын зардал болохоор бусад. Тэгэхээр эдгээрээс бусад байдлаар гарч байгаа жишээлбэл хандив тусламжийн зардал. За санхүүгийн байдлын тайлан дээр найдваргүй авлагын хасагдуулга гэсэн зүйл гарч ирсэн тийм. Тэгэхээр найдваргүй авлагын зардалч гэдэг юм уу. За алдан торгуулийн зардал гэм тиймэрхүү зардлуудыг бусад хэсэгт ингээ хамааруулад 3 ерөнхий байдлаар ойлгож болно. За борлуулалтын өртгөө ойлгосон байх гэж бодож байна. За худалдааны байгууллагын хувьд тэгвэл энэ бүтээгдэхүүнийг худалдаж аваад тодорхой хэмжээний ашиг нэмээд борлуулдаг компанийн хувьд тэгвэл өртөг нь юу байх вэ? Энэ бүтээгдэхүүнийг худалдаж авсан зардлуудын нийлбэр байна гэсэн үг. Энийг сая төгрөгөөр худалдаж авсан 150 мянган төгрөгийн гайл дээр татвар төлсөн. За тэгээд борлуулах хүртэл тээвэрлэлтийн зардал 50 мянган төгрөг. Ингээд нийт сая 200 мянган төгрөгөөр энэ бүтээгдэхүүнийг ингээд сая 200 мянган төгрөгөөр энэ бүтээгдэхүүнийг олж эзэмшсэн бол тэгээд сая 500 мянган төгрөгөөр борлуулсан бол борлуулалтын орлого цэвэр гэдэг дээр сая 500 мянга, борлуулалтын өртөг гэдэг дээр сая 200 мянган төгрөг. Ингэж тайлгна гэсэн үг. За 3 дахь мөр нийт ашиг алдагдал гэдэг маань борлуулалтын орлого болон өртөг хоёрын л ялгуур байна. Тэгэхээр утасны энэ кейсийн тохиолдолд сая 500 мянгаар зарсан, сая 200 мянгаар худалдаж авсан 300 мянган төгрөг нь нийт ашиг болох нь байна тийм. За тэгэхээр ашигын хувьд нийт ашиг, татварын өмнөх ашиг, тэгээд татварын дараах буюу цэвэр ашиг гэсэн 3 ойлголт байгаа. Орлогын тайлан дээр гарч ирдэг.
За нийт ашиг гэхээр борлуулалтын орлогоос борлуулалтын өртгөө хасаад гарчиж байна. За татварын өмнөх ашиг гэхээр ойлгогдож байгаа байх. Нийт ашиг дээрээ бусад орлогуудаа нэмээд бусад зардлуудаа хасаад татвар ногдуулахаас өмнөх дүн. Тэгвэл татварын дараах үе цэвэр ашиг гэхээр энэ дүнгээс орлогын албан татварын зардлаа хасаад гарсан дүнг цэвэр ашиг буюу татварын дараах ашиг гэж нэрлэдэг байна. За түрээсийн орлоготой юм байна. Сүг компанийн хувьд 60.6 сая төгрөгийн түрээсийн орлого. За жишээ нь энэ дээр бол одоо маш өндөр хэмжээний хэлбэлцэл гарсан байна тийм. 7 дахин түрээсийн орлого өмнөх оноосоо 7 дахин буурсан байна. Хэрвээ та компани эзэн бол хувьцаа эзэмшигч бол эсвэл удирдлага бол энэ яагаад ингэж буурсан шалтгааныг нь тодруулах ёстой эсвэл олох ёстой гэсэн үг. Түрээсийн орлого өмнөх оноосоо 7 дахин буурсан байна. Энэ чинь компани үйл ажиллагааны үр дүнг бууруулж байгаа буюу ашигыг бууруулж байна гэсэн үг. Үнэхээр бодиттой шалтгаан байна уу? За магадгүй орлогын ангиллаа буруу тайлгансан байж болно. За түрээсийн орлогот тэгвэл юуг оруулдаг юм бэ гэхээр хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө түрээслүүлж олсон л орлогыг. Жишээлбэл сүг компани үйлдвэрлэлийн хажууд нэг жижигхэн юм өрөөгөө офисын ч юм уу бусад зориулалтаар түрээслүүлдэг байж болно. Тэгэх юм бол тэрнээс орж ирж байгаа орлогыг энэ хэсэгт ангилж тайлагнана. За эсвэл нэг тээврийн хэрэгсэл машина нэг 2 сарын хугацаатай түрээслүүлсэн байж болно тий. За тэгвэл энд тайлгнах нь байна. За хэдүүлээ тодруулга харахаа орхигдуулсан байна. Тодруулга маань яг санхүүгийн байдлын тайлан, орлогын тайлан гэсэн дараалалаараа байдаг. Тэгэхээр орлого зардал буюу орлогын тайлан дээр 2 дахь тайлан дээр явж байгаа учраас энэ дунд хэсэгт байна. За нөгөө борлуулалтын орлого 192.4 сая төгрөг маань энд байна. Тэгэхээр энэ нь бол сүг компани ямар нэгэн юм үйлчлэгээ үзүүлдэггүй, энэ нь бүтээгдэхүүн борлуулсны орлого учраас бараа борлуулсны орлого гэдэг дээрээ 100% тавьж өгсөн байна. За ингээ нэг хэлбэрээр гарчна. За магадгүй сүг компани хажуугаар нэг тийм зөвлөх үйлчлэгээ ч юм уу тийм энэ үйлчлэгээ үзүүлээд орлого олсон бол энэ 192 тэрбумаас хэдэн тийм үйлчлэгээний орлого юм бэ гэдгийг эндээ салгаж тавих хэрэгтэй. За тэгээ борлуулсан бүтээгдэхүүний өртөг, за мөн адилхан бараа борлуулалтын өртөг нь хэдий, ажил үйлчлэгээний өртөг нь хэдий. За энд бол ажил үйлчлэгээний өртөг гэсэн зүйл байхгүй. За гэхдээ өнгөрсөн оноос эхлээд 25 оноос эхлээд өртгийг бас задлж харуулдаг болсон материалын зардал нь хэдий, цалингийн зардал нь хэдий гэх мэт. За энэ тохиолдолд бол задлаагүй байна. За түрээсийн орлогыг тодруулаагүй байна. Бусад орлого дээр бүх бусад орлогоо нийт дүнгээр нь тавьсан байна тийм. Зөв нь бол түрээсийн орлого 60.6 сая төгрөг. Тэгээд өндөр хэмжээний хэлбэлцэл гарсан учраас ямар шалтгаанаар ингэж буурсан бэ гэдгээ тэмдэглэх хэсэгт нь оруулаад за ийм хөрөнгө, ийм хөдлөх хөрөнгө, үйл хөдлөх хөрөнгө түрээслүүлж ингэж орлого олдог гэсэн хэсгийн мөн тэмдэглэх хэсэгтээ тодруулах нь зүйтэй байсан. Дараагийн орлого хүүний орлого. За энэ бол харилцах дансны чөлөө тулан хадгаламжийн хүүний орлого. За магадгүй хадгаламжийн данстай бол тэрэнд нь сар болгоны эцэст хүү тооцогдоод явж байгаа тэр орлого байж болно. Тэм данс байхгүй бол дансан дах чөлөө төлөвлөлтөд нь 1-2 орчим хувийн юм хүү тооцдог болсон. За ингэж тооцогдсон хүүний орлого. Дээрээс нь компани, охин компанитай юм уу бусад талуудаа зээл олгосон байж болно тий. Тэгээд тэр нь тодорхой хэмжээний төлбөртэй буюу зээлийн хүүтэй байсан бол энэ тохиолдолд түүнийг хүүний орлоготой ангилж тусгана. За хүүний орлого бол харин өмнөх оноосоо 3 дахин өссөн байна. За бусад орлого гэхээр түрээсийн орлого хүүний орлогоос бусад шинжтэй үндсэн бус үйл ажиллагаатай шууд хамааралтай бус байдлаар үүсэж байгаа. За магадгүй үйлдвэрлэлийн явц дайвар бүтээгдэхүүн гарч болно тийм. Тэгэх юм бол түүнийг борлуулсны орлогч гэдэг юм уу? Яг үндсэн бус үйл ажиллагааны шинжтэй үүсэж байгаа энэ орлогыг энэ хэсэгт оруулдаг байна. Мөн өмнөх оноос 3 дахин өссөн байна. За тэгэхээр орлогууд бол нэмэгдэх шинжтэй, нийт ашиг дээр зардлууд бол хасагдах шинжтэй. Ингээд эдгээрийн зөрүүн татварын өмнөх ашиг буюу 19.7 тэрбум маань гарах ёстой. За одоо хэдүүлээ бусад орлогоо үзчихлээ. 3 төрлийн орлого байгаа юм байна. За ногдол ашигын орлого гэхээр магадгүй охин компаниасаа ногдол ашиг авахар болсон бол энэ тохиолдолд энд тайлагнана. Эрхийн шимтгэлийн орлого гэхээр патент, зохиогчийн эрх, тодорхой нэг эрхээ бусдад төлбөртэй ашиглуулсны улмаас
орлого олсон бол энд тайлагна. За ийм орлогод бол байхгүй юм байна. Одоо хэдүүлээ зардал буюу гар заа ирнэ. За эхний зардал борлуулалт маркетингийн зардал. Эдгээрийг бол үйл ажиллагааны зардал гэж нэрлэдэг байгаа нийтдээ. За эхний зардал борлуулалт маркетингийн зардал 12.4 тэрбум өмнөх оноосоо өссөн байна тийм. %74 өссөн байна. За энийг тодруулга дээрээс нь харцгаа хэдүүлээ. Борлуулалт маркетингийн зардалд юу оруулах вэ гэхээр ерөөсөө нэрнээсээ тодорхой байгаах борлуулалтыг нэмэгдүүлэх зорилготой зар сурталчилгааны шинжтэй эмэл зардлууд эхэлж байгаа. За тодруулга дээр нь чиг үүргээр нь ангилж өгөө юу харъя. За ангилаагүй маань зар сурталчилгааны зардал дээр 100% тавьсан байна тийм. Тэгэхээр ийм 12 тэрбум төгрөгийн ийм рекламны зардал гарна гэж байх болох л та. Магадгүй эднийх одоо борлуулалт маркетингийн хилтэстэй ялангуяа томоохон компаниуд ийм газартаа хилцтэй байх юм бол тэр хилцтэй холбоотой энэ зардлуудыг энд нь нэр чиг үүргээр нь ангилж оруулах хэрэгтэй байсан. Борлуулалтын хилцэн ажилтнуудын цалин гэгдийн дээр тавиад тэрнтэй холбоотой нийгмийн даатгалын дээр тавиад ингээд явуулсан. За энийг бол задлж харуулаагүй байна. Дараагийн зардал ерөнхий ба удирдлагын зардал. Нэг ерөөсөө захиргааны шинжтэй зардал гэж ойлгож болно. Удирдлагын шинжтэй зардал 20.2 тэрбум. За өмнөх оноосоо мөн л өссөн байна. 45 орчим хувиар өссөн байна тий. Энэ 70 орчим хувиар өссөн. За тэгэхээр орлоготой чинь харьцуулж болно гэсэн үг. Орлого өмнөх оноосоо 30% өссөн байхад борлуулалт маркетингийн зардал 70%, ерөнхий ба удирдлагын зардал 40% өссөн байна шүү дээ. Өөрөөр хэлбэл орлого 30 төгрөгөөр өсөж байхад энэ зардал маань 40 төгрөгөөр 70 төгрөгөөр өсөд байна гэсэн ийм ойлголт дүгнэлтийг гаргаж болно эндээс. За ерөнхий ба удирдлагын зардал 20 тэрбум. Тэгвэл энэ нь юуны зардал байгаа юм бэ гэдгийг тодруулга дээрээсээ харах нь байна. За 24 тодруулга ерөнхий ба удирдлагын зардал. За ийм нэг 20 зардлын хэлбэр байх нь байна. За энэ дээр бол нэлээд сайн дүгнэлт хийж болно. Ягаад гэхээр зардлын нэр төрлөөрөө өмнөх оныхоо дүнтэй зэрэгцүүлэгдэн өгөгдсөн байна. Тэгвэл ямар зардлууд өссөн юм бэ те? Өмнөх оноосоо энэ зардал 40% өсгөд ямар зардал олон нөлөөлсөн юм бэ гэдгийг харж болно. За хамгийн их өндөр өссөн зардал бол түрээсийн зардал байна тийм. 12 дахин өссөн байна. Өмнөх он түрээсийн зардал 70 сая төгрөг байсан бол энэ онд 824 сая төгрөг болсон байна. Гэхдээ энэ дээр нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Компани нэгэн бод хүртгэлийн бодлого гэдэг зүйл байдаг. Магадгүй энэ дээрээ зардлын хангалтын бодлогот нь өөрчлөлт ороод өмнөх онд ерөнхий удирдлагын зардалд ангилдаг байсан түрээсийн зардлыг тайлан тонд өртөгч ингэсэн. Эсвэл эсэргээрээ ийм өөрчлөлт гарсан байж болохыг үүсэхгүй. За хэрвээ ийм өөрчлөлт гарсан бол энэ аудитын дэлгэрэнгүй тайлан тусгах ёстой. За гэхдээ компани эхлэн бод хүртгэлийн бодлогын баримт төчгөйгээ тайлан төлбөр тууштай мөрдөх юм стопсын зал байдаг. За өөр ямар зардал өндөрсөн бэ? Хангамжийн зардал 5 дахин өссөн байна. 48 сая байсан бол 225 сая болж өссөн байна. Засварын зардал 3 дахин өссөн байна. Шуудан холбооны зардал 4 дахин өссөн байна. За цалингийн зардал 40 орчим хувиар өссөн байна гэх мэт ингээд харж болно. За дараагийн зардал бол санхүүгийн зардал. Санхүүгийн зардалд юуг оруулдаг вэ гэхээр зээл авахтаа, санхүүжилт авахтаа холбоотой зээлийн үйлчилгээний шимтгэл, зээлийн хүүний зардал, тэгээд үүнтэй холбоотой бусад зардал гарч орно тийм. Эдгээрийн хэлбэрийг л энэ хэсэгт ангилдаг. За мөн өссөн байна. Өмнөх он 4.9 тэрбумын санхүүгийн зардал гарч ирсэн бол энэ он 6.3 тэрбум төгрөгийн санхүүгийн зардал гарсан байна. За үүнийг тодруулга дээр саяны нэр төрлөөр харж болно. Дээрээс нь мөнгөн гүйлгээний тайлангийн санхүүгийн үйл ажиллагааны уртсгал руу тулгаж харж байна. Уялдааг нь харж болно. За зээл авсан өрийн өмнөд цаас гаргацснаас хүлээн авсан мөнгө 30 тэрбум гэж юм. Өөрөөр хэлбэл компани тайланд үед ийм хэмжээний зээл авсан байна. За нөгөө талдаа тэгвэл мөнгөн гарах мөнгөн орсол дээр нь 28 тэрбум төгрөгийн зээл төлсөн байна. Ингээд зөрүүгээрээ бол за 1.8 тэрбум төгрөгийн зээл цэвэр дүнгээр авсан байна гэсэн. За тэгвэл үүний төлбөр төлсөн мөнгө хэдэн төгрөг байна? За үүнийг болохоор үндсэн үйл ажиллагааны мөнгөн бүлгээс харж болно.
Өмнөх онд 1.8 тэрбум төгрөгийн хүү төлсөн бол тайлан донд 230.3 сая төгрөгийн хүү төлсөн байна. За энд бас нэг зүйлийг хэлэх ёстой. Зээлийн хугацаанаас хамаарат энэ чинь тайланд хугацаанд янз бүрээр хуваарлагдаж болно. За магадгүй 12 сарын 30-нд зээл авсан байж болно тий. За өмнө нь 1 сарын 1-нд өмнөх он зээл авсан байж болно. Гэж жоохон ялгууртай. За санхүүгийн зардлаа тодруулгаас нь харъя. За санхүүгийн зардал бол тодруулагдаагүй байна. За бусад зардал 157.5 сая төгрөг гэж байна. За энэ маань найдвар авлагын зардал, хандив тусламжийн зардал, за алдан торгуулийн зардал гэх мэт иймэрхүү зардлуудыг энэ хэсэгт ангилдаг. За өмнөх оноос бол 2 дахин шахуу буурсан юм сайн үзүүлэлттэй байна. За ер нь бол орлого өсөөл зардал буурах юм бол үйл ажиллагааны үр дүн сайн байна. Ашиг нэмэгдэж байна гэж ойлгож байна. За бусад зардал дээр нөгөө 157 сая төгрөг чинь тодруулагдсан байна. Үүний 11.8 сая нь алдан тургуулийн зардал, 96 сая нь хандивын зардал, за 49 сая нь бусад зардал байх нь байна. За жишээлбэл тэгвэл 95 сая төгрөгийн эднийх тайланд хугацаанд ийм хандив өгсөн л гэсэн үг байхгүй юу? Алдан тургуулийн зардал гэдэг маань гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй, за эсвэл төрийн байгууллагын хяналт шалгалтын хүрээнд акт тургуул тавигдсан байж болно. Эдгээрийг энд оруулна. За эсвэл зээлийн хугацаанд төлөөгөөтэй холбоотой алдан тургуул үүссэн гэх мэт. Тэгэхээр энэ маань бол харьцангуй үндсэн бус шинжтэй зардал болж байна тийм ээ. Заавал гарах ёстой зардал биш гэсэн үг байна. За дараагийнх нь гадаад төлөөтэй ханшийн зөрүүний олз ба гарц. Хаалтан дотор буюу хас утгатай байх юм бол гарц буюу зардал гэж ойлгож болно. Эсэргээрээ тохиолдолд олз гэж ойлгож болно. Тэгэхээр 130.5 сая төгрөгийн ханшийн зөрүүний алдагдaltaй ажилласан байна гэсэн үг. За энэ маань гадаад төлөөтэй арах харилцах дастай байгаа. Энэ тохиолдолд тэгээд гадаад төлөөтэй арах өглөг болон авлагын үлдэгдэл байгаа. Энэ тохиолдолд хамгийн түгээмэл 2 жишээ нь. Энэ тохиолдолд тайлан төвийн эцсээр албан ханшаар өргүүлж тооцох ёстой. Ингээд ханшийн зөрүү гарсан тохиолдолд энэ хэсэгт тайлгандаг. Жишээлбэл танах доллар 3200 байхад зээл авцсан. Эсвэл бараа бүтээгдэхүүн зээлээр худалдаж авсан гаднаас гэтэл оны эцэст 12 сарын 31-нд доллар 3570 хүрсэн бол танах алдагдал хүлээчихэж гэнэ гэсэн үг байхгүй юу? Нэгж тус бүрт 300 төгрөг нь 370 төгрөгийн гадаад төлөөтэй ханшийн зөрүүний гарц хүлээсэн. За тэгээд энэ төлбөр тооцоо хийгдэггүй бол энэ бодит бус гарц. За гүйлгээний нөлөөгөөр үүссэн бол бодит гарц болоод ингэ явдаг. Дараагийнх нь үндсэн хөрөнгө данснаас хассны олз ба гарц. Үндсэн хөрөнгө худалдаж авлаа. Тэгээд нөгөө ашиглалтынхаа хугацааны дагуу илэгдэл байгуулад байгуулсан нийт илэгдлийнхаа дүнг хаслаа. Энэ хоёрын зөрүүгээр дансны үн тодорхойлогдно. Өөрөөр хэлбэл танах 100 сая төгрөгөөр ийм хөрөнгө худалдаж аваад 5 жил ашиглалтсан. За 4 жил ашиглалтсан. 40 сая төгрөгийн илэгдэл тооцсон. Ингээд дансны үн 60 сая төгрөг байсан чинь 50 сая төгрөгөөр борлуулсан. Тэгэх юм бол 10 сая төгрөгийн гар зүсэж гин гэсэн үг. За иймэрхүү байдлаар эсэргээрээ 10 сая төгрөгөөр борлуулсан тохиолдолд 10 сая төгрөгийн ол зүснэ гэсэн үг. Энэ тохиолдолд эдгээрийг энэ хэсэгт тайлгандаг байна. 1.5 тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгөний гар зүссэн байна. За үүнийг хэдүүлээ санхүүгийн тайлангийн тодруулгын үндсэн хөрөнгө хэсэг дээрээс уялдуулж харж болно. За энэ дээр акталсан, худалдсан гэсэн хэсэг байна тийм. Тэр эдгээртэй холбоотой энэ саяны гарц үүссэн байх нэ. За битүү сөрөг данснаас хасны олз гарц бол яг адилхан. Програм хангамж газар эзэмших хэрэгээ дансны үнээс нь илүү эсвэл дутуу бага үнээр борлуулсан толботой юм зөрүү үүснэ. За хөрөнгө оруулалт мөн адилхан. Танах ямар нэгэн хөрөнгө оруулалт тийм ээ. Тэгээд өөрийн бичиг бонд ч юм уу худалдаж авсан байж байгаа. Тэрнийх нь зах зээлийн үн унаад тэгээд алдагдaltaа борлуулсан бол түүнийг энэ хэсэгт гарцаар хүлээн зөвшөөрөх нь байна. За бусад ашиг алдагдал. За энэ бол түгээмэл гараад байдаггүй зүйл орхиж. Ингээд нийт ашиг 57 дээр орлогуудаа нэмээд зардлуудаа хасаад татврын өмнөх ашиг ба алдагдал гарна.
За энэ тохиолдолд 19.7 тэрбум төгрөгийн татварын өмнөх ашигтай байна тий. За орлогын албан татвар 3.7 тэрбум төгрөг гарсан байна. За тэгвэл эн чинь орлогын албан татвар чинь 10% юм уу? Энэ бол биш тийм ээ, шатлалтай болсон. Татварын өмнөх ашигын дунд 6 тэрбумаас дээш бол 6 тэрбумаас дээш гарсан дунд 25%-ийн татвар ногдож байгаа. Дээрээс нь орлогоосоо зардлаа хасаж шууд 10%-аар үржүүлээд энэ татвар хязгаарч гардаггүй. Ингэж гарсан тохиолдолд энэ бол буруу ногдож байна гэсэн үг. Яагаад тэгэхээр энэ дотор чинь орлогууд дотор татвар ногдохгүй орлого гэж бий. Энэ зардлууд дотор чинь аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн 13 дугаар зүйл заасан 5 шаардлагыг хангасан тохиолдолд татварын зорилгоор зардал гэж тооцоод хаснаа гэж заасан байгаа. Тэгэхээр тэр зардлуудыг хангаагүй. Тухайлбал алдан торгуулийн зардал, найдваргүй авлагын зардал гэх мэт. Иймэрхүү зардлууд байгаа бол энэ татварын ногдолт зардлаар тооцогддог, хүлээн зөвшөөрөгддөг гэсэн үг. За ингээд 3.6 тэрбум төгрөгийн орлогын албан татвар ногдсон байна. За үүнийг 19 тэрбумасаа хасахаар тайлант үеийн цэвэр ашиг буюу татварын дараах цэвэр ашиг 16 тэрбум төгрөг гарч байна. За үүнийг нь та борлуулалтын орлоготойгоо харьцуулж болно. Би 100 төгрөгийн борлуулалт хийхэд тэгвэл хэдэн төгрөгийн ашиг яг цэвэр ашиг болж байгаа юм бэ? За сүүг компанийн хувьд бол 100 төгрөгийн борлуулалт хийхэд 8.3 төгрөг нь яг цэвэр ашиг болж байна гэсэн үг тийм. 100 төгрөгийн орлого тутамдаа энэ хэмжээний ашиг олж чадаж байна гэсэн үг. За мөн зардлуудаа бас ингэж харьцуулж болно. Тэгвэл ерөнхий удирдлагын зардал маань борлуулалтын буюу үндсэн үйл ажиллагааны орлогын хэдэн хувьтай тэнцэж байгаа юм бэ гэсэн 11 орчим хувьтай тэнцэж байна. За өмнөх онд тэгвэл хэдэн хувьтай байсан бэ? 9.5 хувьтай байсан бол энэ онд 11 хувьтай энэ зардал өсөж байна гэсэн үг тийм. За иймэрхүү байдлаар ингээд харьцуулж дүгнэлт хийж болно. За энэ доош хэсгүүд бол төдийлөн түгээмэл гараад байдаггүй зүйл. Хөрөнгөний дахин үнэлгээний нэмэгдлийн зөрүү гэж байна тийм. За хөрөнгөө дахин үнэлсэн тохиолдолд тэгээд таны хөрөнгөний зах зээлийн өсөлттэй байгаад зөрүү үүссэн тохиолдолд энэ тайланд олзоор хүлээн зөвшөөрөх байсан тохиолдол байх юм бол энд тайлаг нь гадаад улиралд хөрвүүлэлтийн зөрүү гэдэг маань гадаадд үйл ажиллагаа явуулдаг. За эсвэл гадаадд ямар нэгэн охин компани ч байдаг. Тэгээд төрөнтэй холбоотой Монгол улсын үндэсний мөнгөнд тэмдэгт рүү хөрвүүлэлттэй холбоотой олз ба гарч ирсэн бол энэ хэсэгт бас тайлагнаж болно. За ингээд энэ 16 тэрбум төгрөг маань санхүүгийн байдлын тайлангийн хоригдлогдсон ашиг дээр нэмэгддэг. За тэгээд өмчийн өөрчлөлтийн тайлангийн хоригдлогдсон ашиг дээр бас очиж хаагддаг. 48 сая төгрөгийн хоригдлогдсон ашигтай байсан оныхынд энэ дээр 16 сая нэмэгдлээ. За тайланд хугацаанд гэсэн чинь ногдол ашиг зарлцсан учраас хоригдлогдсон ашигаа бууруулна. Ногдол ашигыг хоригдлогдсон ашигаас зарладаг. Ашигаас бууруулдаг учраас ингэж бууруулж байгаа. Ингээд 12 сарын 31-ээр 24 оны 12 сарын 31-ээр 58.5 тэрбум төгрөгийн хоригдлогдсон ашигтай байна. За өөрөөр хэлбэл энийг бүр энгийнээр тайлбарлах юм бол яг одоо 24 оны 12 сарын 31-ээр компани татан бүгдээ гэх юм бол энэ 58 тэрбум төгрөгийн цэвэр ашигаа хувьцаа эзэмшигчдтэй тарааж өгнө л гэсэн үг байхгүй юу? За практикт бол компани мөнгөн урсгалаас энэ бас хамаарна. Тэгвэл би 58 тэрбум төгрөг авъя гэж болохгүй. Энд чинь нөгөө талдаа мөнгөн хөрөнгөөрөө байгаад байхгүй, бараа материал болцсон байгаа, үндсэн хөрөнгө болцсон байгаа, зарим төлбөр тооцоонуудаа урьдчилаа төлцсөн байгаа. Ингээд олон задарсан байгаа тийм. Тэгэхээр цэвэр ашигаас гадна компани мөнгөн урсгал маш чухал үзүүлэлт байдаг. Мөнгөн урсгал сайтай байж ээж ногдол ашигаа олгодог. Компани үндсэн үйл ажиллагаа доктортой хангагддаг. За энэ хүрээд хоёр дахь тайлан буюу орлогын дэлгэрэнгүй тайлангийн хэсэг маань өндөрлөж байна. За тэгээд тайлан тус бүрийн доор тухайн тайланг бэлтгэсэн нэгтлэн бодогч, хянсан удирдлага, гарын үсгээ зураад хамгаа дардаг. За энэ бол файлаар учраас юм байхгүй байна. Хүсвэл Монголын хөрөнгөний нэржийн MCC-ийн вебсайт дээр энэ компани PDF тайланд 5 гар үсгтэй байж байгаа.